Ингээ ийм баг тий. Дөнгөж 12 дугаар ангийн хүүхдүүд ээж хүүхдүүд байрлал явж байгаа чинь систем мундаг байж тээ. Өдрийн мэнд төргөө үзэгчдээ асуу минь өнөөдөр та бүхэнд онцлог сурвалжлага хүргэх болно. За учир нь гэвэл нийслэлийн ерөнхий боловсролын 7-р сургуулийн 12 В ангийн сурагчид 3 дахь жилдээ шинэ жилийн баярыг тохиолдуулаад хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай юм байна. За энэ жил бол 50 хүүхдийг баярлуулахаар ийхүү одоо айлынхаа гадаа ирсэн байгаамаа. Ингээд 12 В ангийн сурагч Төлгөөс автаас мэдээллийг тодруулсан. За өдрийн мэнд төргөө. Тийм юм. За ангийнх нь одоо хэддэг жилдээ зохион байгуулж байна. Анх ер нь яагаад энийг зохион байгуулъя гэж бодож хийж эхэлсэн бэ? Бид нэр одоо 10 дугаар анги буюу одоо 3 жилийн өмнөөс энэ уламжлалаа эхлүүлээд эхэлсэн. За энэ нь болохоор эхлээд бид нар эхлээд малчин айл дээр очиж тусалсан баггүй юу? Тэгээд хүнд ер нь туслана гэдэг чинь сэтгэл нэг гоё зүйл үлдээдэг гэдгийг одоо манай багш маань ингээд биднийг 6-аас хойш мэдрүүлсэн учраас биднэрт нэм арай дотн байсан. Тэгээд өмнө жил болохоор бид нар 6-аас 7 айлыг сургуулийн хэмжээнд тандваа цуглуулаад 6-аас 7 айлын хүүхдүүдийг ээж авахтаа ингээд нэг одоо шинэ жилийн хамгийн сайхан баярыг нэг оройг ч гэсэн аж аргалтай тэр гэр бүл өнгөрөөгөөсэй гэж хүссэн. Энэ жил бидний хаян улам томссон. Тэгээ бид нар бас айгүй төгсөх жил одоо бүгд л ингээд нас биед хүрэх байгаа. 18 насыг одоо ингээд хүрэх гээд ингээд амар баяртай байгаа жил учраас ингээд төгсөх жил учраас өглөө дурсамжтай үлдээ гэж бодоод олон хүүхдийг баярлуулъя гэсэн зорилгоо хүрээнд одоо эхний айлынхаа гадаа ирсэн байна. Энэ жил болохоор бид нэр 50 хүүхдийг баярлуулахаар одоо бэлэн болцоод явж байна. За тэгээд одоо бид нар бүгд одоо 18 нас хүрэж байгаа. Энийг нь би ингэж бодож байгаа байхгүй юу? Бүгдээр ингэж ингээ амьдрал ингээ шинээр эхлэж байгаа учраас энэнд маань одоо нэг гэр бүл ч гэсэн шинэ жилээр аж аргалтай бидний өгсөн зүйлээр ингээ аж аргалтай тэр хүнд яг зөв хүнд нь хүрчүүл бидний ингээд бүр сэтгэл үеиг тэгээд зам мөрөнд дартан байх гэж бодож байгаа. Өнөөдрийн бэлэгнүүдийг харахад ерөнхийдөө бол ууттай бэлэг. За тэгээд хүүхдүүдийн хувцас хунар бас байж лээ тий. Тэгэхээр өмнөх жилүүдэд та хэд ер нь ямар бэлэг өгч исэн бэ? Айлуудад бэлэг бариад ороход ер нь ямар сэтгэл төрд юм бэ? Өмнө жил болохоор бид нар илүү одоо гэр бүлийн ахуй хэрэгцээний зүйл яадаг штэ. Будаа, гурил, мах одоо тийм зүйлүүдээр илүү бэлэг барьсан. Тэгэхэд нь болохоор үнэхээр хэцүү амьдралтай одоо ингээд хүүхдүүд оргилж өмсөх хувцгүй байгаа хүүхдүүд тэндээс одоо бидний ингээд зүгээр бидний хүн болгонд ингээд өмсөхгүй байгаа хувцнууд тэр үнд сэтгэл гаргаад тэр айлд өгч явахад тэр хүүхдүүд бүр ингээд үнэхээр амар ингээд баярлаад байгаа нүднүүд нь үнэхээр хөөрхөн үзэсгэлэнтэй харагдсан. Тэгээ тэр хүмүүс яг хүрж байгаа нэмэр гоё ясан гэж бодож байна. Энэ багш хэдэн хүүхдтэй? 6 хүүхдтэй. Тэгээ энэ нөгөө саяхан нөгөө гэрн гад өртөөд ингээд шатцсан. Тэгээд ингээд телевиз дээр бас гаад байсан. Тэгээд бид эдийг ярихад айгүй урайлхан хүлээж авсан. Ja, дараагийн нүдтэй дээр бич байгаа. Яа. Наач шинэ оноо. Таху цагаарай. Баярлалаа. Өглөө өглөө баярлалаа. Сайн уу манай яг 12-ийн гээ гэсэн шинэ жилийн тоот байгаа. Тэгээд цаад минь шинэ жилдээ сайхан ухтаарай. Тэгээд эрүүл мэндийн хүсье. Маш их баярлалаа. Сайн уу гэж байна. Энэ хүүхдүүд нь өгч байгаа. Яг нэг хүүхдүүдийн насаар нь ингэж хийсэн. За тэгээд бас нэг За. За шинэ оноо сайхан ухтаагаарай. Баярлалаа. Шинэ ондоо сайхан ухтарнэ гэдэг. За. Таатай маш их баярлалаа. Энэ олон хүүхдүүдийн сайхан цагаан манай өчнөө өгдөг байж байгаа юм шүү дээ. Тэр сайхан сэтгэл нь ингээд тэр сайхан сэтгэл нь ингээд буцаад хүүхдүүд нь сайхан гоё зүйл олж ирэх байхаа гэж өрөө олон хүүхдүүд байж байгаа ч яста хөөхөн ингээ ийм баг тий дөнгөж 12 дугаар ангийн хүүхдүүд ээж хүүхдүүд баярлал явж байгаа ч яста мундаг байж тээ. Залуучуудаа маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Би одоо 13 настай л та. Бэлэг аваад ямар Гоё байна. Тэгээд
та хэд ингээ хүүхдүүд баярлуулсан амар гоё санагдаад. Тэгээ та ер нь бүхэндээ баярлалаа л гэж л. Удаа ч. Амгадаг юм чи минь. За энэ кофе. За тийм шинэ оноо сайхан уухаараа. Харахад ер нь насаар нь яагаад тийм. За тийм шинэ оноо сайхан уухаараа. За баярлалаа хүүхдүүдээ. Тэрэнд нь маш их баярлж байна. Тийм. Маш их баярлж байна. Тийм хүүхдүүд маань одоо энэ жил бас анх удаага ингэж үлэг авч байна. Тийм. Оцнуудын өмсгөөд үзээдэх үү? Тэгээд За миний дөө бэлэг өвлийн хөөс бэлэг авлаа ямар санагдаж байна? Гоё санагдаж байна. Юу энэ ах их бэлэг өгсөн ах их нартай хандаж юу гэж хэлээ? Баярлалаа ингэ. Хэдэн настай вэ? 6 настай. За оцнуудаа өмсөд үзье тий. За миний ах хэлээ. Огно. Хэдэн настай вэ? Угаатай. Бэлэг авсан чи ямар вэ? Бай. Баяа нөө. За сүлгээ уншаад өгч гэнэ за. Чичидаа дөрөжилээд дэвагал чичидгээд таллаг шинэнийг бичидаа гэрээ. Өдөртөө хөрөөж хөршөрөө тэшээд илэлээ төвшөд шааж. Яа, сандад конуу хийгээ. Юу гоо. За наш өөгөөсөр бэлгээ аваар минь. За. За. За минь бэлгээ аваар. Оо ямар мундаг. За. Айник. За. За ингэ шинэ онороо. Сэтгэл айгу өндөр нөө та айцтай айгу баярлж байна. Тэгээд та ч гэсэн шинэ оноо сайхан гаргаарай. Хэлээ да. За танив ангид ирсэн машинтэй бас ийм сайхан сайн үлсийн аяг нь хийгээд хүүхдүүдтэйгээ хамт өвлөрлээд ингэж явж байгаа юм гой санаж байна. Энэ айл жишээлхэд 2 дахь жилдээ ирж байгаа гэж юм. Баяныхаа талаар бас. Би энэ ангийг ингээд даагаад яг 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ бид нар болохоор нөгөө манайг 10 дугаар ангид байхад ангийнхаа охинд туслаад тэгээд хэдүүлээ ингээд сайн үлсээ энэ жил олон хийя гэж зориод тэг ингээд хийж байгаа. Тэгээ энэ айлд болохоор манай яг 7 дугаар сургуульд одоо хүүхдэн сурдаг. Тэр хүн сурдаг 8 дугаар ангид. Тэгээд 2023 онд яг бараг л өдийд иржсэн баг бид нар. Энэ жоохон нь 3 настай ингээд ирээд зинийтэйгээ баярлуулаад хувцснаар өгөөд ингээд явж байсан. Тэгээд одоо 2024 онд бас энийтэйгээ
эргээд ирж байгаа. Тэгээ дараа жил ч гэсэндээ манай ангийнхан оюутан болоо дахиад сайн үлсээ хаа нэг яг энэ оны сүүл хэсэг дээр ингээ хийн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд мэдээж би ангийнхандаа тэгдэг. Хүнд ямар сэтгэл төрүүлнэ? Буцаагаад яг тэр хүнээс тийм сэтгэл аавна. Тэгэхээр та эхлээд хүнд сайхан сэтгэл төрүүл. Тэгэх юм бол буцаагаад тэр хүнээс тийм сайхан мэдрэмжийг, сайхан сэтгэлийг, тийм сайхан бүхнийг л аавна гэж ангийнхандаа хэлдэг. Тэгээд хүүхдүүдээ яагаад ингэж жил болгоо нэг ингэж яваад тэгэхээр хүмүүс их мөнгө байдаг ч юм уу, гой хоол гэдэг үнэтэй хувцснаас сайхан мэдрэмжийг авдаг бол хүүхдүүдийг бас хин нэг ингээд баярлуулах мэдрэмж, тэр мэдрэмжээс илүү одоо гоё юмаа гэдгийг бас хүүхдүүдэд мэдрүүлэх гэж одоо тийм сайхан сэтгэл ямар байдгийг, тийм мөнгө төгрөгнөөс илүү одоо тийм чухал шүү л гэдгийг одоо хүүхдүүдэд мэдрүүлэх гэж ингэж хичээж явдаг. Аливаа юмд яг үнэн сэтгэлээсээ л хандаж л худлаа хуурн хөвтэй байгаарай л хүүхдүүдэд байнга л мэдрэмжтэй. Одоо юу гоё санагдчих. Бас жоох хэцүү хүмүүс харахаар жоох хэцүү ч гэхдээ баярлалаа гэх харахаар гоё. Ер нь цаашид та хэд одоо яах төлөвлөгөөтэй вэ? Оюутан болоод энэ одоо хандгийнхаа энийг үргэлжлүүлэх үү, яахаар вэ? Үргэлжлүүлнэ гэсэн багштай ярьж байгаад оюутан болсон ч гэсэн яг шинэ жилийн үеэр ингэж цуглаад холбоотой байх юм чи нэг цуглаад ингэж аянаа үргэлжлүүл. Бүгдээрээ л одоо ингээд жоох хүүхдүүд штэ одоо 17 18 настай тэгж жагаад ингээд бид нар одоо бүгдээрээ ингээд ямар ч ихлүүллээ. Гэхдээ бүгд одоо ингээ бүгд ингээ хандвийн аяныг ихлүүлэхэд бол нээлттэй байдаг шүү. Бүгдээрээ гоё сэтгэлээ гаргаад хамгийн гол нь зөв хүндээ хүрж байгаа тэр сэтгэл амар гоё учраас бүгдээрээ зөв хүндээ хандвийн аяныг ингээ гоё түгээж яа. Хандвийн аян гэдэг сайн үлсийн аян гэдэг чинь ер нь бол ингээ сэтгэлээсээ байгаа учраас манай нэр хүртэл ингээ сэтгэлээсээ хуваалцсан байхгүй. Тэгэхээр бүгдээрээ ямар ч сэтгэлээс зэтгэл байхад ер нь бол хандвийн аян хизээд би болох байхаа. Тэгээд бүгдээрээ гоё хандвийн аян тэтгэвтэй нэгдэж байгаарэ гэж хүсэж байна. Ямар нэгэн хэцүү байгаа хүнд бүгдээрээ хандив өргөж байгаа учраас бүгдээр хандвийн аян тэтгэвтэй нэгж байгаарэ гэж хүсэж байна.